Улсын бүртгэлийн байгууллага нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 20-21 дахь заалтын хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн чиглэлгээ хэрэгжүүлэх, сонгуульд оролцохоор сонгуулийн ерхий хороонд бүртгүүлсэн нам эсвэл төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн тэдгээрийн төлөөлөлтөд уулзалт зохион байгуулж, сонгуулийн өдөр Улсын бүртгэлийн байгууллагын хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны процессыг турших үйл ажиллагааг зохион байгууллаа. За ингээд өнөөдөр манай нам эвслүүдэд сонгогчийн нэрийн жагсаалтыг хэрхэн үлддэг, за түүнийг хэсгийн ороод дээр хэрхэн байршуулж, ямар дистраллаар яаж таньж сонгогчийг таньж олж оруулдаг, гаргадаг гэдэг энэ асуудлуудыг бид нэр энэ Сүхбаатар дүүргийн хэсгийн орон дээр ирээд бол үзүүллээ. Тэгээд манай нам эвслүүд байна гэсэн манай ажилтнуудаа сайхан хамтран ажиллаад энэ ямар процесс явагдгийг нүдэрээ үзээд бас ойлгоод гарсан бахаа гэж найдаж байна. За нийслэлийн хэмжээнд бол энэ 513 хэсэг дээр нийслэлийн сонгогчдоос нэг ч давхардал байхгүй. За дээрэс нь ямар ч давхар регистр гэсэн ойлголт байхгүй. За сонгогч нэг удаад нэг газараа санал өгөхөөр энэ манай програм хангаж сонгогчийн нэрээс гарсан байгаа. Уулзалтад оролцсон нам эвслийн төлөөллүүдийн сонгосон хэсгийн хорооны санал авах байранд туршилтын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэ үеэр сонгогчийг хэрхэн таних, яаж бүртгэх, түүнчлэн санал өгсөн сонгогчдын нэрийн жагсаалтаас яаж хасагдж байгаа үйл явцыг харуулхан зэрэгцээ. Тухайн сонгогч тус хэсгийн хороонд бүртгэлгүй тохиолдолд ямар мессеж ирэхийг, мөн сонгогч саналаа өгсөн хэдий ч дахин санал өгөх орлого хийх тохиолдолд ямар хариу мессеж ирж байгаа зэргийг туршин үзүүлсэн юм. За үйл ажиллагааны хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтад нэг иргэн одоо 2-3 удаа бүртгэгдсэн гэдэг юм уу? За эсвэл бол нөгөө бүртгэгдсэн иргэн байна 3-4 хэсгийн орондоор очиж санал өгч ийн гэдэг ийм хардтал байдаг. За энэ хардталтыг бол өнөөдөр сонгогчдын нэрийн жагсаалтанд ямар ч байсан давхардал зөрчигдөл байхгүй байна гэдэг бол сая улс төрийн намууд болон төрийн бүс байгууллагын төлөөлөлд бол үзэж чарлаа. Энэхүү үйл ажиллагаагаар иргэдийн дунд яригддаг. Тухайлбал нэг сонгогч олон санал өгч байна зэрэг маргаантай, эргэлзээтэй байдаг асуудлуудын гаргалгааг хэрхэн шийдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нам эвсэлээ төрийн бус байгууллагын төлөөллүүд өөрсдийн биеэр үзэж сонирхон тодорхой ойлголттой болсон юм. За сая бид нар энэ улсын бүртгэлийн ерөнхий газартай холбоотой энэ яг сонгуулийн үеэр бүртгэл хэрхэн хөтлөгдөж, сонгогч хэрхэн бүртгэгдэж, хасагдаж саналаа өгж байгаа энэ үйл явцтай танилцлаа. Тэгээ ямар ч байсан тэнд одоо мэдээлэл авсныхаа дагуу одоо шалгаж үзэхэд бол одоо яг л ярьсны дагуу байна. Тэгэхээр одоо магадгүй нөгөө бидний хэлээд байсан тэр сонгогч давхардаж өгөх магадaltaй гэдгийг бол саяны энэ туршилтаар бол ямар ч байсан тэхгүй байгаа нь бол харагдаж байна те. Дахиад өгөх гэсэн чинь бүртгэгдсэн байна гэд ингээд гараад байна. Тэгэхээр энэ бол ямар ч байсан нэг тодорхой хэмжээний дэвшил гэж бодож байна. Гэхдээ амьдрал баян бас юу тохиолдохыг мэдэхгүй. Тэгэхээр сонгуулийн үеэр бас дахиад харъя те хаана ямар зөрчил гарах нь. Тэгээд тэр үед нь дахиад бид нар тэртээ тэргүй нөгөө тулгах ажиллагаагаа хийн гэдэг дээрээ санал нэгдээ зөвшөлдсөн учраас тэр үед бол бас ямар асуудлууд гарах нь гэдгийг харж агаад дахиад ярилцах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар ямар ч байсан туршилт бол амжилттай ойлгомжтой байна. Ойлгомжтой тодорхой байна гэж харагдлаа.